Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 101 жилийн өмнө баярыг тохиолдуулан Увсан аймаг дэх үндэсний аюулт байдлыг хангах тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ахмадын хороо зөвлөлүүдийн дунд нөхөрсөг уулзалт тэмцээнийг 2022 оны 3 дугаар сарын 12-нд Увсан аймаг дэх Монгол Цэргийн нэгдсэн холбооны салбар холбоо цагдаагийн газрын ахмадын зөвлөл зохион байгуулав. Манай аймагт Монгол Цэргийн нэгдсэн холбоо 2020 оны 7 дугаар сарын 25-нд байгуулагдсан. Ингээд Монгол Цэргийн нэгдсэн холбооны гол утга учир нь юу гэхээр одоо чөлөөнд гарсан, гавьяаныхаа гонцлон гарсан одоо цэргийн болон төрийн цэргийн болон хууль цагуул байгууллагуудын ахмадуудыг одоо хамарсан ийм байгууллага юм аа. Энэ байгууллага нь бол ахмадуудынхаа дунд бол төрөл бүрийн арга хэмжээ, ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа. Мөн залуучууд бол цэрэг их оромж хүмүүжил олгох, тэднийг бас бие биедрийг хөгжүүлэх талд анхаарч цэргийн байгууллагатайгаа, хууль цагуул байгууллагуудтайгаа хамтарч ажилладаг байгууллага байна. Ингээд удахгүй цэргийн баяр болж байгаа. Цэргийн баяртай холбогдуулаад би одоо тэтгэл сууж байгаа үеийн ахмадууд болно. Мөн одоо ажиллаж байгаа залуучуудаа цэргийн баярын мэндийг хүргье. Та бүхэн сайхан баярлаарай гэдгийг хэлье. болгон цэргийн баяраар чөлөөнд байгаа цэрэгдсэн байгууллагуудын алуу хаагчдын дунд биеийн тамирын спортын уулзалт тэмцээн зохион байгуулдаг. Энэ уламжлалт тэмцээнийг өнөөдөр бид зохион байгуулж байна. Энэ тэмцээнийг өнөөдөр цагдаагийн байгууллагын өндөр насны ахмадын зөвлөлөөс зохион байгуулж байгаа. Энэтэй хамтраад одоо манай аймагт байдаг Монгол Цэргийн нэгдсэн холбоо одоо ингээ хамтраад зохион байгуулж байгаа. За энэ Монгол цагдаагийн цэргийн 101 жилийн ойг тохиолдуулж энэ бид спортын одоо дөрвөн төрлөөр тэмцээн зохион байгуулж байгаа. За энэ тэмцээнд Хилийн цэргийн тэг 245 дугаар анги, цагдаагийн газар, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, тагнуул гэсэн 5 баг орж байна. Энэ баг тамирчид маань жил бүгд ингэж одоо чөлөө цагаа чөлөөнд гарсан ахмадуудын хооронд уламжил болгон тэмцээн зохион байгуулагдгаараа онцлогтой бөгөөд энэ тэмцээн нь бас цомтой. Ингээд энэ цом булаацалдах тэмцээн гэдэг нэртэйгээр энэ тэмцээнийг бид зохион байгуулж байгаа. Энэ тэмцээнд бас баруун дурууны Хилийн цэргийн анги, зүүн говийн Лакатрын ангиудаас бас тамирчид ирж оролдог. Энэ жил хараахан ирж амжаагүй. Уламжил болгож зохион байгуулагдсан энэ тэмцээн маань өнгөрсөн жил одоо цар тахлын улмаас зохион байгуулагддаг. Тэгээ энэ жил үргэлжлээд одоо ингээд энэ тэмцээнээ бид зохион байгуулж явуулж байна. Ингээд тэмцээнд оролцож байгаа чөлөөнд байгаа ахмадуудаа эрүүл анги сайн сайхан бүхнийг хөсөө өрөөё. Ингээд нийт одоо залуучууд цэрэг эрстэй Монгол Цэргийн 101 жилийн баярын мэндийг хүргэж байна. Гар бөмбөгийн тэмцээнд аймгийн онцгой байдлын газрын зөвлөлийн баг 1-р байр, Хилийн тэг 245 дугаар ангийн ахмадын орооны баг 2 дугаар байр, цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн баг 3 дугаар байр, Ширээний тэнс эрэгтэй төрөл цагдаагийн газрын ахмадын зөвлөлийн тамирчин Батөлзийн 1-р байр, Хилийн тэг 245 дугаар ангийн ахмадын орооны тамирчин Ган Төмөр 2 дугаар байр, онцгой байдлын газрын ахмадын зөвлөлийн тамирчин Батчарал 3 дугаар байр, Ширээний тэнс эмэгтэй төрөлд онцгой байдлын газрын ахмадын зөвлөлийн тамирчин Утган Туяа 1-р байр, Хилийн тэг 245 дугаар ангийн ахмадын орооны тамирчин Эрдэнэ Гişиг 2 дугаар байр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахмадын зөвлөлийн тамирчин Туяа 3 дугаар байр, даавны тэмцээнд онцгой байдлын газрын ахмадын зөвлөлийн тамирчин Зулуунбаатар 1-р байр,
Шүүгэн шийдвэр гүйцэх газрын хамтын зөвлөлийн тамирчин Туяа 2 дугаар байр. Өдрийн тэмцээнд цагдаагийн газрын хамтын зөвлөлийн баг 1 дугаар байр. Шүүгэн шийдвэр гүйцэх газрын зөвлөлийн баг 2 дугаар байр. Хэдийн дэх 245 дугаар ангийн хамтын орооны баг 3 дугаар байр. Дартсын тэмцээнд цагдаагийн газрын хамтын зөвлөлийн баг 1 дугаар байр. Шүүгэн шийдвэр гүйцэх газрын хамтын зөвлөлийн баг 2 дугаар байр. Тагнуулын газрын хамтын зөвлөлийн баг 3 дугаар байрыг тус эзлэв. Цогцлбор тэмцээний нийлбэр дүнгээр онцгой байдлын газрын хамтын зөвлөлийн баг тэргүүн байр эзэлж шилжээ уух зам. Хэдийн дэх 245 дугаар ангийн хамтын орооны баг дэд байр. Шүүгэн шийдвэр гүйцэх газрын хамтын зөвлөлийн баг 3 дугаар байр тус эзлэв.